яг ингээд 12 минутын хугацаанд бид нар бүртгэлийг хийж бүртгэхэд ерөөсөө энэ дээр нэг зүйлнэ. Надаас нэг хонын какуны боёо. Намайг энэ хүн яг үнэн зөв мэдээлэл бөглөж байгаа эсгийг нь болохоор хинч шалгасангүй тийм. За яг энтэй холбоотой энэс хамаарад яг амар том маппing шинж чанартай гадаадуудын хийдэг заллин лөөрийн үйл ажиллагаанууд бас амар их байдаг. Тэрний нэг жишээг одоо бүгдээрээ part 2 дугаар хэсэг дээр үзцгээе. Окей, бүгдэнд нь орой минь. Өнөөдөр 9 сарын 7 буюу JLP-ийн шалгалтын бүртгэл дуусгаас 1 хоногийн өмнө яг энэ бичлэг хийж байна. Тэгээд юуны талаар бичлэг вэ гэвэл JLP-ийн шалгалтанд яаж бүртгүүлэх вэ? Дараа нь JLP-ийн шалгалттай холбоотой лөөрүүдс байдаг. Энийг бүгдээрээ хов боцож үзье гэж бодоод бичлэг хийж байна. Окей, одоо нэг номерт тэгэхээр хэрхэн яаж JLP-ийн шалгалтанд бүртгүүлэх вэ гэдэг хэсгээс бүгдээрээ бүртгүүлээд ороод үзцгээе тийм. За нэгдүгээрт болохоор JLP-ийн сайт руу орохоор за Япон хэл дээр нэг ингэж гарч ирдэг. Тэгээ Япон хэл дээр энийг уншихад хэцүү байл англи хэлээр сонгочих болно. За тэгээд acquisition of my JLP гэдэг. Тэгээ бид нар болохоор хувь хүмүүсээр бүртгүүлж байгаа болохоор individuals гэдгийг сонгоод за тэгээд ямар хэл дээр бүртгүүлэх вэ гэх. Окей, англи хэл дээр сонгоч тийм. Нэгэнтээ англиар хэлсэн чинь. За тэгээд JLP-ийн шалгалттай холбоотой гэрээний нөхцлүүд байна та. Окей, agree гэж дараад за энэ дээрээс нь бүртгүүлэх хэсэг нь болохоор энэ хэсгүүд байна. Окей. За нэрний хэсэг дээр болохоор нэг тийм асуудлууд идэх тийм. Жишээ нь юу гэхээр нөгөө англи дээр болохоор чинь овгоо төгсгөлтөнд бичээд нэрийн урталтанд бичдэг. За тэгэхэд Япон хүмүүсийн хувьд болохоор нөө овгоороо яваад идэх тийм. Өөрийнх нь нэр нь болохоор сүлд нь яваад идэг. Монголч гэсэн бас тэгдэг шүү дээ тийм. Уул нь овг нь ихэндээ нэр нь хөдөлтөө. Тэгэхээр энэ дээр болохоор яаж бүглүүл зүгээр гэхээр өөрийнхөө нэг Zairo карт дээр яг ямар байгаа яг тэр темплейт дээр жишгээрээ бүглжүүлэх зүгээр. Тэгэхээр эхлээд болохоор овг миний хувьд болохоор эхлээд овг нь байгаад дараа нь нэр нь явдаг. За үргэлжлүүлээд country гэж. Аль улсаас вэ? Тэгэхээр өөрийнхөө нөгөө юуг сонгоно гэсэн үг шүү. Аль улсын хариат вэ гэдгийг сонгоно. Яг одоо хаана байгаагаар биш. За энэ дээр Монгол гэж сонгоод Монгол гэж сонгосон ч гэсэн дарагдахгүй. Шалтгаан нь юу вэ гэхээр окей гэдэг бат нь одоо яг үнэндээ дэлгэцэн дээр харагдахгүй байдаг байхгүй. Жохон доошлуулаар гарч байна. Жохон энэ тэгэхээр чинь нөгөө UI талтаа буюу дизайн талтаа нэг жохон хүн хэрэглэхэд их тийм тохиромжтой биш. Ер нь л Японы вебсайтууд нэг юм байдаг. Нэг юм амар Yayako шиг гэдэг шиг ингээд хүн хэрэглэхэд ингээд хаана юу байгаа нь ойлгомжгүй. За бас дахиад жохон доошлуулад окей гэж дараад. За миний төрлөх хэлтэй. Окей 6 mall гэж. За төрсөн он сар өдөр 16-аас дээш настай гэж бүртгүүлж болно гэнэ. Окей. Тэгвэл ингээ рандом байдлаар 16-аас дээш настайгаар би он сар өдөр сонгоод тавьчих. 2000 оны 1 сарын 1 гэдтэй. За postal code. Хэрвээ Японд байдаг бол ингээд өөрийнхөө UB-ийн банкогоо бичээд окей ингээр миний хаяг гараад ирж байна. За өөрийнхөө хаягийг болохоор би рандом байдлаар тэгээ өөрчлөлчлээ. За тэгээд утасны дугаар гинэ. Окей, утасны дугаар дээр тэгвэл бас рандом байдлаар ингээд би биччихэ. За тэгээ мэйл хаяг. Би энэ дээр яг одоо жинхнээсээ мэйл хаягаар бүртгүүлээгүй. Testing gmail.com. За пассворд гинэ. Пассворд дээр нь юу гэм бэ? Шинээр пассворд зохиогоод за 8-аас 16 өсгөхтэй. Тэгээд өсөх тоо холигдсон байна. Тэгээд өөрийнхөө пассвортыг битгий мартаарай гэсэн байна. Окей, confirm тэгээд бүх хэсэг болчлоо тий. За confirm your registration гэдэг ингээд гарч. За яаж байгаа хит алдаа гарсан тий. За input name alphabet half capital capital letter гэдэг нь болохоор нэг O emoji боёо том үсгэр байх нь тий. Тэгвэл овг нэр гэдэг ингээд бичиж. За тэгээд миний хаягийн бүртгэл буруу байна гэж байна. Адрес нэг дээр нь тий. Окей, тэгвэл энийг зөв гэд чеклэх хэрэгтэй баг та. За тэгвэл ингээд рандом байдлаар өргөжлүүлээд тавиад үзье.
Тэгээд дахиад пассворд. За одоо ингээд болчих шиг боллоо тий. За өөрийнхөө бүх мэдээллийг дахиад баталгаажуулаад окей регистр гээд. За одоо яах вэ гэхээр надад мэйл ирнэ. А тэрхүү мэйлээрээ GLPT-ийн шалгалтын тэрхүү мэйл нь болохоор миний GLPT-ийн шалгалтын ID болж байна. Тэгээ энэхүү ID-гаараа нэвтэрч байгаа гэсэн үг байна. Окей, мэйл ирсэн. За одоо логин гэж дараад логин гэж дарахаас өмнө эхлээд надлаа мэйл ирж байгаа юм байна. Мэйлийг нь шалгаад үзье тийм. Окей, энэ линк ирж байгаа юм байна. Тэгээд энэхүү линк лөө 24 цагийн дотор нэвтэрч орох хэрэгтэй шүү гэж. Окей. За пассворд саяхаа би бичсэн урт пассвордыг бичнэ. За одоо дахиад баталгаажуулах мэйл ирнэ гин. Маш их олон шат дэмжлэгт. За тэгэхээр надад одоо шинээр ID дугаар өгсөн. Тэгэхээр би одоо хууч ID дугаар гэж байхгүй байхад яасан бэ гэхээр мэйл хаягаараа л зөвхөн бүртгүүлсэн тийм. Одоо тэгэхээр миний хэрэглэх ID дугаар ингээд энэ дээр гараад ирлээ. За одоо буцаж очиод MyGLPT ID-гээр логин хийж ороод за мэйлний оронд миний ID дугаар орно. За тэгээд миний пассворд. Окей, логин гэж дараад үзье. За ингээд би GLPT-ийн сайт руу өөрийнхөө аккаунтаа болоод нэвтрээд орчлоо. Одоо яах вэ гэхээр энэ хэсгээс нь харъя та. Окей. Examination application гэдэг individual application гэж дараад. За одоо энэ чинь дахиад бид нар сая нөгөө GLPT-ийн шалгалтын бүртгэл үүсгэхийн тулд баха нөгөө хэрэглэгчийн мэдээлэл одоо хэрхэн яаж хэрэглэх талаар зөвшөөрлийг нь дарсан бол энэ удаа дахиад GLPT-ийн шалгалтыг өгөхийг одоо өгөө зөвшөөрч байна гэсэн байдлаар. За таны одоо хувийн мэдээллүүдийг болохоор аавь шүү. За тэгээд танд болохоор тестийн ваучер гэдэг зүйл тараана гэсэн байдалтай зүйлүүд дээр окей, агри хийх нь та. За тэгээд өөрийнхөө тестийн левелийг сонгоод магадгүй N5 тийм. За тестийн R гэхээр за Японд байдаг бол энэчнээс сонгоод энэчнээс болохоор за Хоккайдо байна, Тохокугийн хэсэг байна, Канто бүс. Ер нь Токиогийн хавцаа байдаг бол бүгдээр Канто бүст ордог. Окей, Канто бүс дээр окей гэдээ дарчин. За тэгээд өөрийнхөө зургийг оруулаад. За өөрийн зураг оруулахдаа болохоор яг их зуртаас харсан зураг байх нь аа аялаар явж байгаа зураг гэдэг шиг иймэрхүү зургууд байж болохгүй яг гэдэг. Окей, upload your photo. За өөрийнхөө зургийг сонгоод окей, вирусын шалгагдаж байна гэх тийм. Окей. Энэ жоох эвгүй гарц зураг. За тэгтээ явах байх. Тэгээд нэг зураг нэг юм царайгаар нэг энд нэг таарсан байдлаар. За ингээ confirm дараад. Тэгээд нөгөө миний утасны дугаар болон гэрийн хаяг энэ гэсэн зүйлүүд болохоор автоматар миний бүртгэлээс авцсан байгаа. Тэгэхээр олон өөр зүйл салхихгүйгээр хамгийн гол зүйл нь болохоор Канто бүс өгнө гэдгээ баг Токиод байдаг гэдгээр окей орцсон байна тий. За тэгэхээр нэг илүү дутуу зүйл бөглөөд авах хэрэг байхгүй. Магадгүй нэг рандом байдлаар тий. Одоо яг юуны төлөө GLPT өгч байгаа юм. За тэгээд ажил эрхэлдэг юм уу? Сурт юм уу? За яг энэ хэсэг нь болохоор зөвхөн questionnaire буюу асуумж байдалд зориулсан байдлаар тий. За ингээд болчихжээ. За pay to test fee гэдэг. За тестийнхаа төлбөрийг төлнө. Тест нь болохоор Канто бүстэй өгнө. Канто бүстэй өгнө гэдэг нь болохоор Токио. Гэхдээ Токиод байдаг хүмүүс нь болохоор дандаа Токиод өгдөг. Жипад байдаг хүмүүс нь болохоор ерөнхийдөө Жипад өгдөг. Тэр автоматар замсаа нөгөө арен чигтчдэг, зохицуулагчдаг.
За тэгээд окей энэ өөрийн чинь мэдээлэл зөв байгаа эсгийг шалгаад тэгээд pay to pay test fee гэдээ дарчна. Тийм тэгээд нэг зүйл нь энэ дээр тэгтээ нэг алдаа гарч ирэх шиг байна тийм. Others гэдэг нь болохоор бүглэгдөөгүй байна гэсэн байна. Тийм бай тийм энийг окей чек хийгээгүй байна. За. Японд кредит юм уу дебит карттай шууд дебит юм уу кредит картаар мэдээ төлчих болно. Үгүй бол эсвэл нөгөө нэг банкны аппликейшн хэрэглэдэг бол банкн дээр болохоор Pay Easy гэдэг нэг юм өгчлөг байдаг заяа. Тэр нь болохоор бидний нөгөө нэг QPay энтертэй яг адилхан. Гэхдээ болохоор зүгээр QR код гарч ирэхгүй. Тэгээ тухайн компани данслуу нь болохоор одоо хариуцсан тухайн салбарын данслуу нь болохоор шууд ингээд шилж өгчөж болдог. Өөрийнхөө одоо чинь нэрийг оруулаад би чинь энэ дээр чинь сая овог нэр гэж оруулсан тийм. За тэгээ энэ дээр болохоор Pay Easy-г дарчих юм бол автоматар нь одоо надад юу гарч ирнэ? Apply гэдээ дараад үзье л да. Тийм ийм дугаар гараад ирэн заяа. Тэгээд энүүгээр нь болохоор Pay Easy-гээр ингээд комбини дээр ч юм очиад төлчих болно. Хэрвээ яг одоо төлбөр төлөхөд мөнгөгүй байх юм бол яах вэ гэхээр 9 сарын 16-ны дотор төлж болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг гэхээр өнөөдөр болохоор 9 сарын 7-ны өдөр GLP-ийн бүртгэл 9 сарын 8-нд таагдана. Гисэн ч гэсэндээ би төлбөрийг нь 9 сарын 16-ны дотор төлж бас болж гинэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг комбини дээр нэг тийм жижиг машинууд идэх шүү дээ. Одоо Монголын нөгөө киосктэй адилхан. Тийм машин дээр очиод энэ дугаарыг нь оруулаад Pay Easy-гээр төлчих болно. Ингээд болчтой. За, яг ингээд 12 минутын хугацаанд бид нар бүртгэлийг хийж бүртгэхэд ерөөсөө энэ дээр нэг зүйл нь натаас нэг хонын какуны боёо намайг энэ хүн яг үнэн зөв мэдээлэл бөглөж байгаа эсгийг нь болохоор хинч шалгасангүй тийм. За яг энтэй холбоотой энэс хамаарад яг амар том маппing шинж чанартай гадаадуудын хийдэг заллин лөөрийн үйл ажиллагаанууд бас амар их байдаг. Окей, 2 дугаар хэсэгт тавтай морил. За энэ удаа бид нар Mainichi гэсэн Японы вебсайт дээр орсон ер нь Японы хэлний GLP-ийн шалгалттай холбоотой гэмт хэргийн талаар судалцгаая. За энэ мэдээ болохоор 7 сарын 10-нд орсон. Гэхдээ энд болсон гэмт хэрэг нь болохоор 24 оны 12 сарын Японы шалгалттай холбоотой кейс гарч ирнэ. За тэгээд гарчиг нь болохоор Osaka Dake, Gogakuritsu, Toshitsu, Jishusei no Kai Damajuken, Nihongo Shiken de Okoka гэдэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн Осакад шалгалтын тэнцэх одоо хувь нь маш өндөр байсан. Тэгээд дадлагжигч ажилтнууд өөр хүн шалгалтанд оруулдаг явдал Японы хэлний шалгалтанд ч гэсэн тохиолдсон уу гэсэн гарчигтай. За энийг тэгээд Японд дэр унших гэхээр заавал тоорохгүй хийхгүй болохгүй. За тэгэхээр англи хэлбэр дээр уншаад үзье. За 7 сарын 10-нд орж ирсэн мэдээ шүү. За энэ дээр юу болсон бэ гэсэн чинь Японы шалгалтанд болохоор ерөөсөө ихэнхдээ нэг 40% нь болохоор тэнцдэг. Тэгсэн чинь Осакагийн тохиолдол төр баг шалгалт гэсэн бүхэн тэнцээдсэн. За тэгээд энэ талаар одоо нэлээд судалгаа явуулаад мөрдөн байцаалтай ажил явуулаад үтсэн чинь одоо 31 настай эмэгтэй болохоор өөр хүний өмнөөс шалгалт өгөөдсөн. Тэгснээ өөрөө орог энийг би орог 10 удаа хийж гин гэж хэлсэн байхгүй. За тэгсэн чи яг энэ чирээс эхлээл бүр ингээд амар том газар авсан. Энэ одоо орог хувь хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа биш. Нэлээд том даллингийн одоо гинт хэргийн бүлэглэлийн шин чанартай асуудал байна гэдэг. За энийг ингээд судлаад үтсэн чи яасан гэсэн чинь 16 хүний өмнөөс өөрийнхөө өмнөөс өөр хүн GLP-ийн шалгалтанд оруулахад 16 манд төлдөг байгаа байхгүй юу. За тэгээд зуучилсан газар нь болохоор 10 мангийн авдаг. За баг тэгэхээр чи 4 сая төгрөгөөр өөрийнхөө өмнөөс өөр хүн шалгалтанд оруулаад зуучилсан газар нь баг 2 сая 500-ыг аваад яг жинхнээс нь шалгалтанд орж өгж байгаа хуурч хүн байгаа шүү дээ. Тэр хүн болохоор за нэг $680 гэдэг чинь Монгол мөнгөөр хэд гэсэн үг юм бэ? Сая 500 орчим юм уу тийм. За ийм шин чанартай байгаад. За тэгээд энэ дээр нь болохоор тэгээд 31 настай хүний өмнөөс 10 удаа шалгалт өгсөн болохоор юу гэж ярьж байна вэ гэхээр би зүгээр л энэ хүмүүсийг Японд ажиллахад тусламар байна гэж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээд энэ 7 сарын 10-ны мэдээ дуусж байгаа.
За тэгэхэд 7 сарын 18-ны мэдэн дээр нь болохоор юу гэж орж ирсэн бэ гэхээр за яагаад өөрийнхөө өмнөөс өөр хүн шалгалтанд оруулсан бэ гэд. За нэг мөнгө төлсөн хүний талаар кейс гарч ирнэ. За мөн адилхан Япон дээр нь уншиг гэвэл бид нар чинь бүтнээр нь тоорогүй хийхгүй бол уншиж чадахгүй. Тэгээд англи дээр нь орж ирсэн хэлбэрийг нь уншаад үзье. За 29 настай эмэгтэй эх орноо орхиод Япон руу ирсэн байна. 3 хүүхдээ үлдээгээд гэсэн үг. За яагаад Япон руу ирэх болсон бэ гэвэл нөхрийнхөө өрийг дарахын тулд. Тэгээд 3 жил Японд ажиллах юм бол аж аргалтай гэр бүлээрээ сайхан амьдрах юм байна гэсэн гоё зураглал төсөөлж ирсэн. Гэтэл одоо шүүхийн өмнө гин буруутай болоод зогсож байна. Гэр бүлээ бүр золион байж им гимт хэрэг гаргасан гэв. За юу болсон зүйлийг нь судлаад үзэх юм бол 24 оны 1 сард Японд ирсэн байна. За яагаад ирсэн бэ гэвэл за өмнө нь болохоор эх орондоо ферм дээр болон гоо сайхны салгаан дээр ажилладаг. Байтал нөхөр нь мөрөдөө тоглоод за 20 мянган долларын өрөнд орсон. Гэтэл ердөө сард ажиллаад 200 долларын л цалин бараг 600-аад нэг 700 мянган төгрөгийн цалин авах гэдэг чинь хизээч төлж дийлэхгүйсэн. За тэгээд бодож байгаад ер нь Япон руу дадлагчаар ажиллая гэд. За тэгэх юм бол сарын цалин за 13 ман боёо за нэг 3 сая 500 орчим юм уу тийм. Ийм цалинтай байх юм байна гэж бодоод ирсэн байгаа. За мөн өөрийг нь Япон руу явуулахын тулд өөрийнх нь ээж нь 1 сая йений зээл авсан. Тэгэхээр чинь бараг 25 сая төгрөгийн зээл авсан байгаа байхгүй. За тэгээд зуучилсан агентлаг нь болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр за дадлагчаар ирэх юм бол ихтэй 3 жил байж болно гэдэг. За тэгэл өөрийнхөө хамаг гоны гутралыг өстой артаа хийгээд Япон руу ирэхээр шийдсэн. За тэгээд Чипад ирээд өглөө 7:30-аас 2:30 хүртэл ажилладаг байсан. За тэгээд сарын цалин гасаа 10 мянган йений буюу 2 сая 500 мянгаыг дандаа их орлогоо явуулаад өөрөө 3 мянгатай гэхэр чинь нэг 750 мянган төгрөгтэй л үлддэг байсан байна. Тэгээд нөгөө компани дотор байр юм уу дормитори гэдэг шиг дотор байранд амьдардаг. Тэгээд Японд хизээч хөвгөлчлөлттэй зүйл хийж үзэж байгаагүй гэдэг. Хүүхдүүдийнхээ л төлөө гэдэг. За тэгээд өөрийнхөө байж болох зардлыг бүгднийг хэмнээд амьдардаг байтал энэ зүйл Японд анх ирсэн зам тохиолдсон гэдэг. Буюу 24 оны зам болсон. Гинтл захирал нь хэлсэн байна тийм. Чи Японд ганц л жил байж болох юм байна гэдэг. Ягаад гэвэл чи чинь дадлагчгийн одоо нэгдүгээр нэг гэдэг юм жишүүсэн нэг гэсэн визтэй болохоор ганц л жил байж болно гэдэг. За тэгтэл одоо агентлагийн тайлбар нь буруу байсныг одоо буруу ойлгосон, үл ойлголцол үүссэн үү? Энэ зүйл нь тодорхойгүй байсан. Тэгээд өөрөө болохоор 3 жил би байна штэ, ажиллана штэ гэж бодоод ийм тодорхойгүй байдал үүссэн. За тэрнээс эхлээд ер нь нэлээд сэтгэл санаагаар унаад стресстэйд. За тэгээ Вьетнам найзаас зөвлөгөө авсан байна. Тэгсэн чинь найз нь бол тэгэхэд одоо яаж одоо өөрийнхөө визийг сонгож болох вэ гэвэл дадлагчгийн визтэй байж байгаа. Тэнцэнээсээ тогтee киногийн визтэй болох юм бол Японд бас үргэлжлүүлэн ажиллаж болох юм байна гэдгийг мэдсэн боловч тэрэн дээр нэг хүндрэлтэй зүйл байсан. Япон хэлний шалгалт өгсөн байж энэ геножисийн визтэй болох юм байна гэдэг. Би л өөрөө болохоор Японд ирсэн итгэн сар Япон хэлний төвшин Япон хэлийг тийм сайн мэдэхгүй. За тэгээд найзаас асуудал найз нь болохоор юу гэж зөвсөн бэ гэхээр proxy тест гэдэг зүйлийг зөвсөн байхгүй. За тэр нь болохоор өөрийнхөө өмнөөс өөр хүнийг шалгалтад оруулах гэсэн. Тэгээд интернетээр судлаад үзсэн чинь сошиал медиаг судлаад үзсэн чинь тийм үйлчлэл бас байдгийн байна гэдгийг мэдээд буцаж эх орондоо одоо нэг өөрийнхөө зорилгыг биелүүлэхгүй юмаргүй байдаг. Тэгээд өстой өөрийнхөө нэг хурааж өргөлүүлсэн бүх зүйлийг зарцуулаад за 16 мянга тухайн өөрийнх нь өмнөөс тест өгдөг мапын бүлэгт өгсөн байна. Тэгээд энэхүү үйлчлэг нь болохоор 16 мянга гэсэн ч гэсэн өөрт нь ямар ч хадгаламж байхгүй болохоор зүгээр 10 мянга л өгсөн байна. За тэгээд Осака дээр уулзаад өөрийнхөө болохоор residence ID буюу заируу карта
нэг эрэгтэй хүнд өгсөн. За тэр хүн нь болохоор тэгээд өвлөн өөртөө адилхан харагддаг өөр хүнийг эмэгтэйг олоод тэр хүнийг одоо өөрийнх нь өмнөөс шалгалтанд оруулсан. За тэгээ харах юм бол баг нэг Zairo картанд ирэх зураг болон ингээ харагдах байдлаас ямар ч ялгаа байхгүй хүнийг олоод шалгалтанд оруулсан гэсэн. За тэгээ яг энэ төлөвлөгөө маш амжилттай хэрэгжиж тэр эмэгтэй тэнцсэн. За тэнцснээс цаашаага одоо бүр гутлын зүйл нь одоо эхэлнэ. Шалгалтандаа тэнцсэн болоод явах вэ гэхээр ажлаа сольж чадсан байгаа. За тэгээд ур чадвартай ажилтан гэдэг визтэй болсон. За тэгээд 5 жил Японд амьдрах эрхтэй болсон. Бүх зүйл яг бодсны дагуу сайхан явж ирсэн. Гэтэл энэ жилийн 3 сард яасан бэ гэхээр Осакагийн цагдаагийн хэлцээс шалгалтын ажлыг эхлүүлээд өөрийнх нь өмнөөс шалгалтанд орсон эмэгтэй баригдсан. Бүх зүйл нийл болсон. За тэгэхээр шүүхийн өмнө өөрийнхөө өмнөөс одоо шалгалтанд оруулсан энэ 29 настай эмэгтэй гимт буруутай болоод зогсож байгаа. Тэгээд энэ гимт хэрэг нь болохоор за 1 жил хагас за шоронд хорихоор за тэгээд 3 жилийн хугацаанд болохоор suspended боёо нэг тэгсэн харгалзах. Гэсэн зүйл залттай. Тэгээд шүүгч нас хэлсэн гинэ. Чи хэдий гэр бүлийнхээ төлөө энэ зүйлийг хийсэн ч гэсэн шүүхийн өмнө бол чамайг бол уучлахгүй. За ингээд энэхүү эмэгтэйг эх орнолоо тэгээд шүүхийн явцад болохоор эмэгтэй хэлсэн. Би зүгээр гэрлүүгээ хараад хүүхдүүдтэйг л баймаар байна гэд. За энэхүү тэр эмэгтэйг болохоор албатан Японоос гаргасан. За ийм харамсалтай үйл ажиллагаа үр дүн болсон байна. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр альва нэг ийм шалгалтыг өөрөө өгөөрэй. Бити өөрийнхөө өмнөөс өөр хүнийг шалгалтанд оруулаарай. Эцсийн дүндээ энэ зүйл бол баригддгийг шүү. JLP-ийн шалгалтын хариу бол одоо маш хурдан хугацаанд гардаг. Гэсэн ч гэсэнтэй ягаад одоо чинь 1 сар 2 сар шалгалтын хариу гартал жишээ нь 2 сарын хугацаа зарцуулдаг вэ гэхээр энийх нь артталтнаас шалгалтын ажлуудаас явагддаг. Маш олон кейсүүд үр дүн зарлагдсан ч зарлагдаагүй явцад ч гэсэнтэй гарч ирдэг тохиолддог. Дэлхийд даяарын шалгалтыг өгж гин олон зүйлүүдийн болохоор нэг нэгдгөө хянаж үздэг. Бас энэ зүйлүүд байна. Тэгээд хүний өмнөөс өөрийнхөө өмнөөс өөр хүн бас шалгалтанд оруулсан. За иймэрхүү зүйлүүд болох юм бол энэ зүйл хизээ нэгэн цагт баригдана хэлчлэгдэнэ тийм. Тэгэхээр өөрөө шалгалтаа бүртгүүлээд өөрөө өгөөрэй. Борск. Японы шалгалтанд хэрхэн яаж бэлдэх вэ? Одоо чинь Японы шалгалтыг бид нар өөрсдөө бэлдэх гэхээр амар хүнд байдаг тийм. Одоо хаанаас ямар номноос яаж үзэх хэрэгтэй болоо олон номнууд байдаг. Олон сургалтын төвүүд байдаг. Та хамгийн гол зүйл нь өөрөө л та үгэж хийжлэх хэрэгтэй. Та үгэж хийжлээд өгүүлбэрийг сонсоод ойлгоод ирэхэд цагт ерөнхийдөө яаж явахаа, яаж бэлтгэхээ ойлгоод ирнэ. Тэгэх юм бол та манай Kitokatsu руу ороод үзээрэй. За Kitokatsu-г яг яаж хэрэглэх вэ? Та эхлээд бүртгүүлээд орох хэрэгтэй. Бүртгүүлж орсныхаа дараа за хичээлүүд гэх юм бол таны Японы төвшөнд таарах сэдвүүд бүгдээрээ нэгт орох. За жишээ нь A1 төвшин дээр гээд дарах юм бол A1 төвшин дээр гарах JLP-ийн шалгалтын дээр гарах бүх үгсийн сан бүгдээрээ нэгт орох. За нийтдээ одоо 14 бүлэгтэй гэдэг чинь та 1-7 хоногт нэг бүлгийг хийх юм бол та 14 7 хоногийн дотор бүх үгсийн сан гэж хичээлж чадна. За тэгээ нэг бүлэг нь болохоор тухайн сэдвийнхаа хүрээнээс хамаарат 5 хичээлтэй байгаа. Бүх сэдв нь 5 хичээлтэй. За нэг сэдв нь гэхэд за нийтдээ JLP-ийн шалгалтын дээр байнга давтагдан гарч ирэх үгсийн сангууд. За Yomikata буюу дуудлагатайгаа, ханцтайгаа, за орчуулгатайгаа жишээ буюу өгүүлбэр төр яаж хэрэглэгддэг вэ? Бүх жишээтэйгээ байгаад. За тэгээд хамгийн гоё зүйл. 身内に医者がいると何かと安心だ。хамгийн гоё зүйл нь энэ сонсгол нь яг жишээ өгүүлбэрүүдийнхаа болон өгнүүдийнхаа сонсгол нь. Тэгээд та утсаа хаасан байсан ч сонсголыг сонсч бол.
Тэгэхээр та диншаанд явж байхдаа, ижлэгөө явж байхдаа, амарч байхдаа, гэртээ хоолоо хийж байхдаа ч гэсэн та энэ хичээлүүдийг үзэж дуусгах чадна гэсэн. Тэгээд ингээ өөрсдийн гэсэн зуршилтай болчихвол юм бол бид нар байнга энэ үгийг хэрэглээд, сонсоод, чийжлээд эхлээд нэг хараад эн чинь ийм утгатай үгтэйгээд чийжсэн бол дараагийнхаа удаа сонсоод эн чинь нөгөө үг шүү дээ гэдгээр таньдаг болоод яваад байх юм бол илүү амар болно. За тэгээд үгийг таньдаг болчлоо. Тэгээ яаж хэрэглэх юм бэ гэж. Та тестийн хэсэг рүү ороод өөрийнхөө чийжсэн үгийг өөрийнхөө цаг завт тохирсон байдлаар тухайн бүлэг болгоныхаа үгийг сонгоод өөрийгөө хэрч чийжсэн байна гэдгийг шалгаж үзэх боломжтой. За фүминий жирүүгээд за гомдох уландаа гişг үл тоомсорлох гэсэн. Тайццуно юучно омоё. Фүминий життэй шиматтаа гэдэг. За найзгаа сэтгэлийг гомдоочлаа. За өөрөөр хэлбэл ер нь бас энэ үгийг бид нар хэр сайн чийжсэн байгаагаа яаж үзэх вэ гэхээр флаш картын хэсэг байна. За тийш нь E1-ийн нэгдүгээр бүлгийн үгнүүдийг чийжсэн үгүйгээ флаш картын хэсгээс үзчихэж болно. За жишээ нь болохоор оёжи та эрэгтэй хүнийг болохоор оёжи, эртний хэлгээр болохоор оёжи. За тэгээд овкуро ээжиг болохоор нэг хүнийг ээжиг хэлэхдээ болохоор овкуро гэх мэтчсэн бас байдлаар хэлдэг. За ёби сүтэй. За энэ болохоор ямар нэг сан юм уу, күн чан залах буурдаг. Үргэлжлүүлээд дөрмийн хэсгийг хаанаас тэгвэл та тэгээ чийжсэн үгнүүдээ бас ингээд нэг юу лээ энэ хүч юу лээ гэдэг үгийг нэг юм шалгаж хармаар байна шүү дээ. Та тэр үед яг үгүй гэвэл төлөвчгийн хэсгээс та спейс дарсан чинь гарч ирэхгүй. За тэгэхээр одоо нэг жин гэдэгтэй нэг юужин Рёшин гэдэг эцэг ихтэй холбоотой яг энэ хандсыг орсон бүх үгнүүдийг гаргаад ирнэ гэсэн үг. Та тэгэхээр манахаас юу асуудаг хүмүүс их, ханц асуудаг хүмүүс их байдаг. Та энэ ханцыг орсон бүх үгийг мэдмээрэл та тухайн ханцаа бичээд тайчаарай гэсэн үг. Эсвэл ханцаа мэдэхгүй нөгөө дуудлагыг мэддэг үлээ гэж бодъё л да. Жин. Жин шин гэж бичдэг шүү дээ. За тэгвэл Рёшин окей. Шинтэй холбоотой бүх. За тэгээд Рёшин гэдэг байдлаар ийм дуудлагатай, ийм ханцтай, ийм байх нь байна гэдэг гараад ирнэ. За тэгээд та дөрмийн хэсгийг үзэхэр бол окей, E1-ийн бүх дөрмүүд нэг дор байгаа. Тэгээд хамгийн гой зүйлийг нь одоо танилцсан. Та хэр их олон хоног хичээл хийсэн бэ те? Тэрийг та мэдхийг хүсвэл өөрийнхөө профайл хэсэг дээр дараарай. За тэгээд амжилтууд буюу та өнөөдөр хэр их хичээлүүд хийж дуусгасан байна. За статистикийн хэсэг дээр та хичнээн хоног ер нь энэ вебсайтыг ашиглаж байна те? За тэгээд ер нь хичээлийн явцууд хэд хэдэн бүлгийн хичээлүүдийг хичнээн удаа хийсэн байна. Бүгдээрээ гараад ирнэ. За тэгээд жагсаалтын хэсэг дээр энэ профайл хэсэг дээр байгаа оноонууд ямар оноонууд вэ гэхээр та хэр их хэмжээний үг чийжлэн бүсгэл оноогоор бүртгэгдэж яв. Тэрхүү бүх оноонууд тест хэсгийг ажиллахад бас оноонууд ав. Тэр бүх оноонууд жагсаалтын хэсэг дээр бүгдээрээ гараад ирнэ. За одоогор нийтдээ 1000 баг 2000 хүн бүртгүүлсэн байгаа ч гэсэн эхний 1000 хүний л оноо гарч ирнэ. Тэгэхээр бас нэлээд ингээд нэг өрсөлдөөнтэй явахыг хүсдэг хүмүүс байх юм бол та энэс оноогоо хараад оноогоор өрсөлдөд үзээрэй. За тэгээд бүгдэнд нь JLP дээр амжилт хүсье. Тэгээ та манай бүх хичээлүүдийг үзэх эсвэл манай мембер болоорой. Яг одоо 9 сард орж ирж байгаа бүх хүмүүстээ lifetime membership-ийг ирэх гэж байгаа шүү. Өөрөөр хэлбэл та N1 төлөөл 4 сая төлөөд насны туршдаа N1-ийн төвшин аван автлаа манай вебсайтыг ашиглаарай. Одохгүй бас мобайл ап гарна. Тэгээд бүгдэнд нь 12 сарын JLP дээр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.